Маршал Чойволсны мэрэгэн буудагч Мадтын дивизийн ахлах дөрвүүч манаргаж явлаахан гэж ирээд хүрдэг хэрийг манай нутгийнхан цэргийн хар гэх. Халагдаад эрэхтэн хинээ тусчихсан юм да. Хайрын амтан гэх нь 2 3. Цэргийн хар хинхэг амтан гэж цэрвэх хүн 20 30. Өрөөсөн гар дээрээ 5 хушуу шивсэн, өвөл зунгүй шинээлж ирсэн өвгөн. Өргөн нэвтрүүлгээр цэнхэр дурдан альчуурыг дуулахад өвдгөө нортол уйлж суух. Байлдааны бэлэн байдалд байх хэрэгтэй. Яаж мэдхүү гэж айлуудаар ярьж явсан улс төрийн хэрэг. Байнга зүүж явдаг дугуй тэмдгийнхээ үсгийг аавгийн устдах 1939 гэсэн үг гэж орчуулж ам цурсан хэрэгээр жил 6 сарын тэнсэн авч жимсэн гөвсөн мод шиг гороож явсан ир. Залуу насны минь хэмэр шүн шиг жанжин дугшигэн босоо байж үхнэ гэж чаалуудаар тойрон хүрээлүүлж жавжаан хөсөртөл ярьж суудаг хөгшин. Халах голын дайны амьд сум, хал үдсэн хуучин цэрэг, хорхой торгүй хар өвгөн хонтын нуруугаар нутаглах. Хамгийн их шундаг юм нь халагдсан зэрэгээс дүрмд хувцсахгүй их. Халгаатай юм нь юу вэ гэвэл хажууд хүнээ яриулахгүй дарамт болох. Таан хинзэлсэн нэгэн сайхан намар тэр тэндээс ирсэн л гэдэг. Хар гүүхэрэн явдаг хүн сажилж ирсэн гэдэг. Хаяанд нэрчгээд морноосоо буухгүй болохоор нь гарсан чинь цул бураанч ирсэн бэлэвсэн хүрэн морин дээрэн цуутай боржгон имэйл дээрэн амьсгал хураан хөшиж цухал тухлын орчлон орхисон байсан гэх. Тэр болгонтой огт эдэл явж тэнгэрийн заазнаас алдуурч унсан залуу насны хэмэр шүн шиг жанжин туг шигэн босоо үхнэ гэсэн үгэндээ хүрсэн үргэлжил их оронд удахгүй гэж шүнжин сэрвэлзэж хонсон үгсэн хойноож цэрэг байсан үхтэл тэр үгнийг цэргийн хар гэх. Төөрсөн од шиг булшны шархыг сарны гэрэл долоож байдаг. Туурсан зуны алаг цэцэгс салхинд гунхан ийлж байдаг. Цэргийн харын булшийг марцуу. Тэнд гэж олохгүй. Цэргийн хар тийм хүн байсныг бүрч марцсан. Тийм хүн олдохгүй.